Сайн бацхан үзэгчтэй Хятад энэ 7 хоног төвтрүүлгийн ээлжид дугаар та бүхэнд хүрч байна. Тэгэхээр Хятад улс нь дэлхийн хамгийн их хүлэмжийн ялгаруулдаг улс байгаа. Жил бүрийн нийт ялгаруулалт нь дэлхийн нийт ялгарлын 30%-ийг эзэлдэг. Тэгвэл энэ 7 хоногт Хятад улсын төлөөлөгчид Бразил улсад болж байгаа нэгдсэн үндэсний байгууллагын уур амьсгалын өөрчлөлтийн асуудал арга 30 дугаар баг хуралд оролцож байна. Олон улсын төлөөлөгчид Хятад улсыг хүлэмжийн ялгарлыг бууруулах чиглэлд үүрэг малайлалтай оролцохыг уриалж байгаа юм. Бразил улсад болж байгаа Амазоны бүсийн бэлэм хотноо болох энэхүү баг хуралд дэлхийн олон улс орнууд 2035 хүртэлх шинжилсэн уур амьсгалын төлөвлөгөөгөө танилцуулах юм. Хятадын экологи байгаль орчны яамны уур амьсгалын өөрчлөлтийн газрын дарга Си Юншан хэвлэлийн баг хурал дээр 2025 он бол Парисын гэрээгээр нэгдсэн бүх улс орнуудын хувьд шинжилсэн уур амьсгалын төлөвлөгөөг гаргаж өгөх шийдвэрлэх жил учраас ирэх 10 жилд улс орнууд хүлэмжийн хийгээ хэрхэн бууруулах, ямар бодит арга хэмжээ авахыг тодорхойлох чухал үе мөч гэдгийг онцолж байлаа. Харин Хятад улс 2035 он гэхэд хүлэмжийн цэвэр ялгаруулалтаа оргил төвшнөөс 7-оос 10%-аар бууруулж, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг 30%-аас дээш болгож, салхи болон нарны эрчим хүчний чадлыг 3600 гигаваттад хүргэнэ гэлээ. Мөн түүнчлэн ой модны нөмөргийг нэмэгдүүлэх, цахилгаан автомашины хэрэглээг түгээмэл болгох, нөөц төрөгчийн зах зээлийг өргөжүүлэх, уур амьсгалд дэвсвэртэй нийгмийг бий болгох зорилт дэвшүүлсэн байна. Бээжингийн тооцоололоор 2035 он гэхэд Хятад улсын хүлэмжийн цэвэр ялгаруулалт оргил үеэсээ 1 тэрбум тонноор буурах төлөвтэй байгаа юм. Энэ нь хөгжиж байгаа улс орнууд донд хамгийн өндөр үзүүлэлтэнд тооцогдож байна. Хятад улс 2035 он гэхэд нар салхины эрчим хүчний нийт хүчин чадлыг 3600 гигаваттад хүргэх шин зорилтыг дэвшүүлсэн байна. Энэхүү зорилт хэрхэн ажил хэрэг болж байгаа талаар CGTN-ийн сурвалжлагч Liu Xiro Өвөр Монголын элсэн цөлөөс сурвалжилж байна. Уур амьсгалын өөрчлөлтөд тэнцэх дэлхийн хамгийн том хурал болох COP30 эхэлж байна. Энэ удаа Хятад улс уур амьсгалын амлалтаа дахин баталж 2035 он гэхэд салхи нарны эрчим хүчний хүчин чадлаа 3600 гигаватт хүртэл өргөгдөх зорилт дэвшүүллээ. Энэ нь 2020 оны төвшнөөс 6 дахин их гэсэн үг. Манай сурвалжлагч Liu Xiro Өвөр Монголын элсэн цөлөөс сурвалжиж байна. Тэнд нарны зайн хураагуур зөвхөн цахилгаан үйлдвэрлэхээс гадна цөлд шинэ амьдрал авчирч байна. Өвөр Монголын COP30 цөлд Хятад улс нэгэн сонирхолтой туршилтыг хийж байна. Энэ бол элсэн дээгүүр нарны хавтан суйрлуулах ажил юм. Олон газарт нарны зайн хураагуурыг нүүрс төрөгчийг бууруулах зорилготой суйрлуулдаг. Харин энд COP30-д тэд салхины эрчийг намжааж хөрс хамгаалах зорилготойгоор суйрлуулж байна. Эдгээр нарны хавтангийн доор амьдрал аажмаар сэргэж байна. Элсэн цөлийн голд энэ хавтангийн доор хөрс амьсгалах боломж бүрдэж байгаа юм. Энд баригдаж байгаа 400 км урт 5 км өргөнтэй экологийн хамгаалтын бүс нь хатан голыг COP30 цөлийн төрөлтөөс хамгаалж байгаа юм. Манай далайт хошуу өнгөрсөн жил 336 тэрбум киловатт цаг захилгаан үйлдвэрлэсэн. Энэ нь 277 сая тонн нүүрс төрөгчийн ялгарлыг бууруулсантай тэнцэх үр дүн юм. Хятад улс цөлжилтөд тэмцэх үйл ажиллагаагаа олон 10 жил тасралтгүй үргэлжлүүлж байна. Энэхүү цөлийн замаар явхад тэдгээр хүчин чармайлтын үр дүн харагдана. Эдгээр санаачлагуудын ачаар Хятад улс 2017 онд нэгдсэн үндэсний байгууллагын хамгийн дээд түвшний байгаль орчны шагналыг хүртэж ирсэн удаатай. Энэ аргыг одоогоор Африкийн хэд хэдэн улс цөлжилтөд тэмцэхэд ашиглаж эхэлсэн байна. Шинэ үеийн судлаачид хөрсөнд биологийн задардаг гидрогел ашиглаж эхэллээ. Энэ нь чигийг хадгалж ургамал зөвхөн борооны усаар амьдрах боломжийг олгодог. Манай шинэ материал нэг дор ногоо ургах боломжийг бүрдүүлэхээс гадна элсний нүүдлийг бууруулж байгаа юм. Энэ нь уламжлалт аргуудаас хэд дахин үр дүнтэй. Бид үүнийг дэлхийн цөлжилтөд тэмцэх шийдлийн нэг хэсэг болно гэж итгэж байгаа. Хятадын хуурай бүс нутгуудад жил бүр ногоон газар нутаг нэмэгдэж байна. Зөвхөн 2024 онд л гэхэд 2.8 сая га газар цөлжилтөөс ангижирчээ. Энэ 7 хоногт Хятад улсад гадаад бодлогын хувьд Япон улсын эрх баригчтай нэлээд ноцтой маргаанд хүрээд байна. Япон улсын ерөнхий сайд Такаичи Санае Тайваны асуудлыг хөндөж Хятад улсаас хардлага хийсэн тохиолдолд цэргийн хариу арга хэмжээ авна гэсэн байна. Улмаар Хятад болон Япон улсын харилцаа тун хурцдмал болж эхэллээ гэж олон улсын шинжээчид дүгнэж байна. Япон улсын ерөнхий сайд нар Тайваны асуудлын талаар ярихдаа Тайваны нэрийг ил тод дуртахаас зайлсхийж ирсэн байдаг.
Харин шинэхэн ерөнхий сайд Такаичи Санаагийн энэхүү үг нь Япон улсын эрх баригчид анх удаа ийм илэн далангуй байр суурь илэрхийлсэн хэрэг болж байгаа юм. Тайван нь Япон улсын хамгийн өмнөд хэсгийн арлуудаас ердөө 110 км-ийн зайд оршдог. Тайваныг тойрсон усан бүс нь Япон улсын худалдаа, эрчим хүчнийг хангамжид амин чухал далайн зам болдог байна. Мөн Япон улс нь Америк нэгдсэн улсын гадаад дахь хамгийн том цэргийн хүчийг байршуулсан улс илээ. Харин Бээжингийн хариу үйлдлийн тухайд Хятад улсын гадаад хэргийн яам эсэргүүцлээ илэрхийлж Такаичигийн мэдгдлийг Хятад улсын дотоод хэрэгт бүдүүлгээр оролцсон хоёр улсын 1972 оны харилцааны суур гэрээний үзэл санааг зөрчсөн үйлдэл гэж үзлээ. Тус гэрээнд Япон улс Хятад улсыг Хятадын цорын ганц хууль ёсны засгийн газар хэмээн хүлээн зөвшөөрч Тайваны талаар Бээжингийн байр суурийг ойлгож хүндэтгэнэ гэж заасан байдаг. Нөхцөл байдлыг улам хурцдагсан өөр нэгэн үйл явдал нь Сөүлд болсон Аз намхан далайн бүс нутгийн дээд хэмжээний уулзалтын үеэр Такаичи Санаа Тайваны төлөөлөгчтэй уулзсан тухайга олон нийтэд зарласан хэрэг юм а. Энэхүү уулзалтыг Бээжин улс төрийн хатгалга гэж тодорхойлсон байна. Такаичи Санаагийн Тайваныг дэмжих өнгө аястай эдгээр мэдэгдэл үйлдэл нь сүүлийн жилүүдэд харьцангуй доктортой байсан Япон болон Хятад улсын харилцааг дахин хурцдах эрсдэлтэй гэж олон улс шинжээчид дүгнэж байна. За Европ улсад эдийн засгийн хэмжээгээр 4-р чихсдэг Испани улсын хаан 6-р Филипп Бээжинд айлчилж байна. Театрын Хятад улсын дарга Ши Жинпинтэй уулзаж хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, намын тулгамдж байгаа асуудлуудыг шийдвэрлэх тухай олон улсын гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурж баталгаажуулсан байгаа юм. Энэхүү айлчил нь Испани зүгээс Хятадын хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх зорилготой байгаагийн илэрхийлэл гэж олон шинжээчид дүгнэж байна. Өмнө нь Испани улсын ерөнхий сайд Педро Санчес 3 жилийн дотор 3 дахь удаага Хятад улсад айлчилж байсан бол энэ удаа хаан Филипп болон хатан Летисиа нарын төрийн айлчлал Хятад руу хийгдэж байгаа хамгийн өндөр түвшний айлчлал болж байгаа юм. Хаан болон хатныг Бээжингийн ардын их хурлын ордны өмнө Хятадын дарга Ши Жинпин түүний гэргээ Пэн Ливан нар ухтан авчээ. Ши Жинпиний хэлж байгаагаар Хятад улс Испанитай хамтран ажиллаж, стратегийн түншлэлийг илүү доктортой, илүү идэвхтэй, илүү олон улсын нөлөөтэй хэмжээнд хүргэхэд бэлэн байгаа гэлээ. Мөн олон улсын нөхцөл байдал төвөгтэй докторгүй байгаа энэ үед хоёр тал хамтын ажиллагаагаа бэхжүүлэх ёстойг онцоллоо. Хоёр улсын удирдагчид эдийн засаг худалдааны салбарт хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан байна. Айлчлалын эхний зогсоол нь Чиндүү хот байсан бөгөөд тэнд Испани гадаад хэргийн болон эдийн засгийн сайд нар хамтдаа бизнес форумд оролцож хоёр улсын бизнесийн төлөөлөлтөд уулзжээ. Испани хаан хамгийн сүүлд 2007 онд Хятад улсад төрийн айлчлал хийж байсан бол Ши Жинпин 2018 онд Мадридыг зорж байжээ. Өдгөө Испанийн цахилгаан эрчим хүчнийхээ талаас илүү хувийг сэргээгдэх эрчим хүчнээс гаргаж байгаа бөгөөд Хятад улсын тухайд ховор металл, нарны хавтан, ногоон технологийн импортыг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Сүүлийн жилүүдэд хоёр талын хамтын ажиллагаа эрчимжиж байгаа нь бодит жишээгээрч харагдана. Өнгөрсөн онд Хятадын батарей үйлдвэрлэгч CATL компани Испани автомашин үйлдвэрлэгч Stellantis-тай хамтран Испаний хойд хэсэгт батарейны үйлдвэр байгуулахаар тохиролцсон байдаг. Мөн E-Vision болон High Green зэрэг Хятадын компаниуд Испанд ногоон ус төрөгчийн дэд бүтэц байгуулах гэрээнүүдийг батлаад байгаа лээ. Хятад улсын эрх баригчид сүүлийн үед их болонгийн бүс болон Хятадын их газрын эдийн засгийн интеграцийг нэмэгдүүлэх, бэхжүүлэх чиглэлд онцгой анхаарч байна. Энэ 7 хоногт Хятад улсын дарга Ши Жинпин Гуандун мужид очиж Хонконг, Макаотой технологи дэд бүтцийн хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх үүрэг чиглэл өгсөн байна. Хятад улсын дарга Ши Жинпин Гуандун мужид хийж байгаа айлчлалынхаа үеэр Гуандун, Хонконг, Макаогийн их болонгийн бүсийн хөгжил болон улсын эх 5 жилийн хөгжлийн бодлогын талаар байр суурь илэрхийлжээ. Тэрээр энэхүү бүсийг Хятадын эдийн засаг, шинжлэх ухаан, инновацийн шинэ хөтөлбөр болон хөгжүүлэхийг уриалж, бүс нутгийн интеграцлал болон өндөр шанартай өсөлтийн үзүүлэлтүүдийг тодорхой тоон баримтаар онцолжээ. Их болонгийн бүс нь Хонконг, Макао болон Гуандун мужийн нийт 11 хотыг хамардаг. Төв хорооны сүүлийн бүгд хурлын дараа Ши Жинпин анх удаа энэ асуудлаар олон нийтэд хандаж үг хэлсэн анхаарал татж байна. Тэрээр хэлэхдээ Гуандун нь улсын эдийн засгийн тэргүүлэгч бүс тул илүү өндөр түвшний өргөн цар хүрээтэй хөгжлийн төлөвлөгөө боловсруулж бусад мужуудад үлгэр жишээ болох ёстойг сануулсан юм. Хятадын коммунист намын шинэ 5 жилийн төлөвлөгөөнд буюу 2026-аас 2030 онд Хонконгийг Хятадын санхүү, худалдаа, тээврийн гол зангилаа болох үүрэг өгсөн байна. Үүний зэрэгцээ Макао болон Гуандунын технологийн бие даасан хөгжил, инновацийн экосистем, ухаалаг үйлдвэрлэлийн салбаруудыг өргөжүүлэх бодлогыг хэрэгжүүлэх юм байна.
Их болонгийн бүсийн эдийн засгийн үзүүлэлтүүд сүүлийн жилүүдэд огцом өссөн байгаа. 2024 онд тус бүсийн эдийн засгийн нийт хэмжээ 14.7 их найд юанд хүрсэн байгаа юм. Мөн нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 170,200 юан болсон байна. Энэ нь их газрын хятадын дундаж түвшнөөс 2 дахин өндөр үзүүлэлт болж байгаа юм. Инновацийн салбарч гэсэн өсөлт хүчтэй мэдрэгдэж байгаа. 2020 онд 1 тэрбум $1 дээш үнэлгээтэй стартап буюу unicorn компаниуд 33 байсан бол 2024 онд энэ тоо 70-д хүрч 4 жилийн дотор 2 дахин нэмэгдсэн байгаа юм. Шахаад дахь олон улсын 8 дахь удаагийн импортын экспо даваа гарагт өндөрлөлөө. Энэхүү экспогоор нийтдээ 83 тэрбум $490 сая худалдааны хилцэл хийгдсэн байгаа нь өнгөрсөн оныхоос 4.4% өссөн үзүүлэлт болсон байгаа юм. 6 өдрийн турш үргэлжилсэн энэхүү арга хэмжээнд 155 улс орон, бүс нутаг, олон улсын байгууллагууд оролцсон байгаа нь шинэ дээд амжилтанд тооцогджээ. Хятадын худалдааны яамны мэдээлснээр энэ жилийн Шанхай олон улсын импортын экспо үзэсгэлэнд нийтдээ 4108 гадаад компани оролцож, үзэсгэлэнгийн талбай 430 мянган метр квадратаас давсан байна. Нийтдээ 43 худалдааны төлөөлөгчид 700 гаруй дэд төлөөлөгчийн багууд оролцож, 460 мянга гаруй хүн бүртгүүлэн үзсэн байгаа нь өнгөрсөн оныхоос 7% өссөн үзүүлэлт болсон гэжээ. Худалдаа хөрөнгө оруулалтын өргөн боломжуудыг нээсэн энэ удаагийн экспо нь оролцогчдод бизнесийн хэлэлцээ хийх, харилцаа холбоо тогтоох өргөн боломж олгосон гэж албаныхан хэлж байна. Мөн энэ удаагийн худалдан авагчдын бүсэд 20 томоохон сүлжээ дэлгүүр, тэргүүлэгч захим худалдааны платформуд, 14 төрийн өмчит байгууллага оролцож, 600 гаруй бизнесийн уулзалтууд хийгдсэн байна. Харин VIP худалдан авагчдын бүтээгдэхүүн сонголтын уулзалтанд 1300 хэлэлцээр хийгдсэн бөгөөд үүнд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, хүнс, өргөн хэрэглээний бараа, эрүүл мэндийн бүтээгдэхүүнүүд багтжээ. Түүнчлэн худалдаа хөрөнгө оруулалтын холбох арга хэмжээнд 5000 гаруй компани аж үйлдвэрийн паркууд оролцож, 300 гаруй хамтын ажиллагааны санаачлаг гарч, 600 орчим хамтын ажиллагааны гэрээ байгуулагдсан байна. Өргөжлөлн та бүхэнд Хятад улсын технологийн салбарт болж байгаа онцлог үйл явдлууд шинэ мэдээлэлээс хүргэх гэж байна. Тэгэхээр Хятадын захиргаан автомашин үйлдвэрлэгч XPeng-ий танилцуулсан робот дэлхийн нийтийг шөөгүүлж байна. Хүн шиг алхах чадвартайгаас гадна 82 төрлийн хөдөлгөөн хийж чадах энэхүү роботыг эх жилээс олноор нь үйлдвэрлэж эхлэхээ зарласан байгаа юм. Мөн тус компани 2026 онд хэрэглээд нэвтрэх жолоочгүй таксигаа танилцуулсан байна. XPeng компани Airo нэртэйгээр өөрсдийн хүн дүрст роботоо хөгжүүлж байгаа лээ. Тус компани өнгөрсөн 7 хоногт Vision Language Action 2 дэх нэртэй Химилойны загварт суурилсан 2 дугаар үеийн роботоо танилцуулж байгаа нь юм. Blade Runner болон X машин зэрэг уран зөгнөл киног санагдуулан тус робот яг хүн шиг харагдаж байсан нь шууд анхаарал татав. Үүнээс гадна алхаа нь хүнийг хуулбарлсан мэт адилхан байлаа. Энэ нь олон хүнд роботын хувцас өмссөн хүн байна гэх эргэлзээг төрүүлсэн юм. Яг тэгэхээр хэдхэн жилийн өмнө Tesla компани хамгийн анх Optimus роботоо зарлахдаа хүнд роботын гэмээр хувцас өмсгөн танилцуулж байсан удаатай. Уг эргэлзээг тайлахын тулд XPeng компани үүсгэн байгуулагч Ho Xiaopeng роботын ард талын арсыг хуулж дотор нь хүн нуугдаагүй гэдгийг нотолсон. Энэ нь технологийн салбарынханд хүн дүрст роботын бодит хэрэглээ улам дөгсөн гэх итгэлийг сэргээсэн юм. Ho Xiaopeng-ий Weibo-д нийтэлсэн бичлэгт дурдсанаар танилцуулгын өмнөх хоройн догтлоод унтаж чадаагүйг нь. Роботыг танилцуулах үед тус компани нэг хувьцааны ханш 2% онсон ч дотор нь хүн байхгүй гэдгийг харуулсны дараа эрг нь 1.4% өссөн байна. Техникийн үзүүлэлтийн хувьд роботын хөдөлгөөн хийх чадварыг хэмждэг degree of freedom буюу хөдөлгөөний зэрэг гэх ойлголт байдаг. Энэ зэрэг олон байх тусам роботууд илүү олон төрлийн хөдөлгөөнийг хийж чадна гэсэн үг. Харин Airo-ны хөдөлгөөний зэрэг нь 82 бөгөөд бүжиглэх, catwalk алхах, нарийн хөдөлгөөн гүйцэтгэх зэрэг хүний мэт үйлдэлүүдийг хийх чадвартай. Энэхүү роботыг эх жилээс эхлэн олноор нь үйлдвэрлэхээр төлөвлөж байна. Гэхдээ илүү том биетэй эрэгтэй хөлбөр болон илүү жижигхэн биетэй эмэгтэй хөлбөр гэсэн байдалтайгаар худалдаанд гарах нэ. Үүнээс гадна XPeng компани Хятадын технологийн гигант Alibaba-тай хамтран эх жилээс хэрэглээнд нэвтрэх робот такси буюу жолоочгүй машинаа танилцууллаа. Уг автомашинда Химилойны загалмайлсан эцэг Alan Turing санагдуулам Turing гэх нэртэй тооцоолох системийг ашиглахаар болжээ. Энэхүү системийн хүчин чадал нь 3000 топс буюу 1 секундэд 3000 их найд үйлдэл хийх чадвартай гин. Ийхүү тус компани AI Day арга хэмжээгээр танилцуулсан технологиуд дэлхийн нийтийн анхаарлыг татаж чадлаа. Тус компани стратеги цахилгаан машин, робот, жолоочгүй машин төвлөрч байгаа гэдгээрээ Tesla-тай тун төстэй байгаамаа.
Хятад улс машины үйлдвэрлэлд чухал үүрэг гүйцэтгэдэг чипний экспортын хязгаарлалтаа зогслох шийдвэр гаргасан байна. Энэхүү шийдвэр нь автомашины салбарт үүсгээд байсан чипний хомсдлыг өгөөж Европын компаниудад томоохон дэмжлэг олох төлөвтэй байна. Хятадын худалдааны яамны ням гарагийн мэдэгдснээр Хятадын эзэмшилтэй Nexperia компани иргэний зориулт бүхий экспортыг чөлөөлнө гэжээ. Энэхүү шийдвэр нь Европын автомашин үйлдвэрлэгчдэд томоохон дэмжлэг болох бөгөөд үйлдвэрлэл саатах аюулыг намжаах юм. Тус компанитай холбоотой шийдвэр өнгөрөгч 10 дугаар сард болсон үйл явдалтай холбоотой. Тухайн үед Нидерландын засгийн газар Nexperia компанийг хяналтандаа авсан бөгөөд үүнийгээ Европын автомашин болон бусад салбарын чип нийлүүлэлтийг хамгаалахын тулд гэж тайлбарлаж байсан юм. Үүний дараачаар тус компани чипийг экспортлохыг хориглосон нь Европын автомашины үйлдвэрлэл доголдох эрсдлийг бий болгосон. Тус компани нь Нидерланд улсад төвтэй боловч Хятадын Wingtech компани эзэмшдэг. Уг компани BMW, Volkswagen, Stellantis зэрэг томоохон автомашин үйлдвэрлэгчдэд хагас дамжуулагч нийлүүлдэг. Мөн тус компани үйлдвэрлэлийн 70 орчим хувь нь Европт үйлдвэрлэгдээд Хятад руу орчиж боловсруулагдсан дараа нь дахин экспортлогддог. Иймээс Хятад улс экспортоо оргилсон нь нийлүүлэлтийн сүлжээ тасалдах эрсдлийг үүсгэжсэн юм. Үүнээс гадна Хятад улс хагас дамжуулагчийн үйлдвэрлэлд ашигладаг зарим түүхийн эдийг Америк нэгдсэн улс руу экспортлох хоргийг түр түтгэлзүүлээд байгаа юм. Мөн Америк нэгдсэн улстай холбоотой хөлөг онгоцуудад ногдуулдаг бомбын төлбөрийг 1 жилийн хугацаанд зогсоох шийдвэрийг гаргаад байна. Эдгээр арга хэмжээ нь өнгөрөх 10 дугаар сард бүгд найрамдагчдад ард улсын дарга Ши Жинпин болон Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп нарын уулзалтын үеэр тохиролцсон харилцан тариф буулгах болон хулдааны асуудлыг 1 жилийн хугацаанд хойшлуулах хилцлийн хүрээнд хийгдэж байгаа ажлуудын нэг юм а. Үүнээс гадна Хятад улсын санхүүжилтээр баригдаж байгаа дата төвүүдэд зөвхөн дотоодын чип ашиглах шийдвэрийг гаргалаа. Үүнд барилгын ажил нь 30%-аас бага гүйцэтгэлтэй байгаа дата төвүүд гаднаас чип худалдан авсан байвал түүнийг нь цуцлахаар болжээ. Энэхүү шийдвэрийн зорилго нь дотоодын хэмэл оюуны чипийн үйлдвэрлэлээ дэмжих юм а. Хятад улс 2025 он дуусахад 2 сар дутуу байгаад нэгэн шин дээд амжилтыг тогтоолоо. За энэ нь өнгөрсөн амралтын өдрүүдэд Хятад улс 4 пуужин хөөргснөөр тус улсын энэ жилийн тойрог замын хөрвүүлтийн тоо 72 болж өнгөрсөн жилийн 68-аас давсан үзүүлэлт харуулсан байна. Энэ амралтын өдрүүдээр төрийн өмчөд Хятадын сансрын технологи болон шинжилгээ ухааны корпорацийн Long March нэртэй цуврал пуужингуудын 2 нь хөөрсөн юм а. Өнгөрсөн Бямгарагт Long March 11H пуужин, Шиян 32 нэртэй 3 хиймэл дагуулыг хөөргсөн байна. Эдгээр нь сансрын технологи турших нууц зориулалтаа төхөөрөмжүүд гэж Хятадын хэвлэлүүд мэдээлж байна. Харин Нямгарагт Long March 12 пуужин Satnet нэртэй өргөн зурвсан хиймэл дагуулуудыг хөөргөлөө. Энэхүү төслийн зорилго нь дэлхийн нам орбитэд нийт 13,000 хиймэл дагуул бүхий мега сүлжээг байгуулах юм. Сансрын салбарын гол өрсөлдөгч болох Америк нэгдсэн улсын хувьд он гарсаар 150 гаруй хөргөлт гүйцэтгэсэн бөгөөд үүний ихэнхийг SpaceX-ийн Falcon 9 пуужин дангаараа хийжээ. Falcon 9 пуужин 2025 онд 143 удаа хөөрч үүний 100 гаруй нь Starlink төслийн хиймэл дагуулуудыг дэлхийн нам орбитэд байрлуулахаар зориулагдсан хөргөлтүүд байсан юм а. Хятадын үлдсэн 2 хөргөлтийн тухайд хувийн компаниуд гүйцэтгсэн байна. SAS Space компани Legion 1, Galactic Energy компани Ceres 1 пуужингуудыг хөөргсөн байна. Legion 1-ийн хувьд өнгөрсөн Бямгарагт амжилттай хөөрж 2 газрын ажиглалтын туршилтын хиймэл дагуулыг байршуулсан байна. Харин Ceres 1 өнгөрсөн Нямгарагт хөөрсөн ч доголдол гарч тээвэрлэж явсан 3 хиймэл дагуул одоогийн байдлаар алдагдаад байна. Энэ 7 хоногт Хятадын үндэсний спортын наадам эхэлж байна. Анх 1959 онд зохион байгуулагдаж байсан энэхүү наадам нь Хятадын хамгийн том олон төрөлт спортын арга хэмжээ байгаа. Энэ удаагийн наадамд нийт 34 төрлийн спортын 419 тэмцээн мэргэжлийн ангилалд өрсөлдөж байгаа юм. Энэ жил Гуандун, Хонконг, Макао 3 бүс нутаг хамтран зохион байгуулж байгаа анхны тохиолдол болж байна. Гуандун мужийн Гуанчжоу хотын спортын төвд 15 дахь удаагийн бүх Хятадын спортын наадмын нээл болж өнгөрлөө. Энэ удаагийн наадам нь анх удаага Гуандун, Хонконг, Макао гэх 3 бүс нутгийн хамтын зохион байгуулалттай болж байгаа гэдгээрээ онцлог байна. Нээлтийн яслалд олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Kirsty Coventry оролцсон байна. Мөн Хятадын муж, хотууд, Хонконг, Макаогийн тусгай захиргааны бүсүүдийн багууд болон спортын холбоодын төлөөллүүд ирсэн байлаа. Нээлтийн орой Хятадын төрийн талбай Гуанчжоу, Хонконг, Макао 3 хотод зэрэгцсэн мандсан байна. Үүний дараа Хятадын дарга Ши Жинпин албан ёсоор нээлтийн үгийг хэлжээ.
Энэ удаагийн 15 дахь бүх эцдийн спортын наадам 11-р сарын 9-өөс 21-ний өдрүүдэд үргэлжилнэ. Хамгийн анх 1959 онд зохион байгуулагдаж байсан бүх эцдийн спортын наадам бол тус улсын хамгийн олон төрөлд спортын арга хэмжээ. Энэ жилийн наадамд гэхэд нийт 34 спортын төрөл, 419 уралдаанд тэмцээн, олон нийтийн оролцоотой 23 спортын төрөл, 166 тэмцээн явагдах юм. Энэ нь тамирчид болон үзэгчдийн хувьд хятадын спортын эрч хүч, эв нэгдлийн бэлэгдэл болж байгааг зохион байгуулагчид хэлж байна. Эрдэг улс хүн амынхаа тоогоор Хятад улсыг ардаа орхиж Хятад төрөлтийн хэмжээ буурч байгаатай холбогдуулан эхийн даатгалын хамрах хүрийг өргөжүүлж тэтгэмж олголтын журмыг хэлбэршүүлэх арга хэмжээг эрх баригчид авч эхэлсэн байна. Өмнө жилийн Жансу, Шандун зэрэг 7 муж төрөх үеийн хувийн зардлаар бүрэн шахуу чөлөөлөгдсөн байна. Он гарснаас хойш Өмнөд Хятадын Гуандун мужийн нийслэл Гуанчжоу хотод 7000 гаруй эмэгтэй төрсний дараах эмчилгээний зардал 100 юанаас бага хэмжээний төлбөр төлж үлдснийг нь төрхийн даатгалаар бүрэн нөхөн олгуулжээ. Төрсний тэтгэмжээр нэмээд улсын хүүхэд асрах жилийн тэтгэмж болох 3600 юаныг авсан байна. Энэ жилээс Хятад улсад төрсний тэтгэмжийг олгох систем шинжлэгдэж хэд хэдэн мужуудад ажил олгогчоос шууд олгох хуучин загвараас даатгалд хамрагдсан эмэгтэйчүүдэд шууд олгодог шинэ хэлбэрт шилжсэн байгаа юм. Үндэсний эмчилгээ нийгмийн даатгалын газрын мэдээлснээр 11-р сарын 1-ээс Жансу болон Леонийн мужуудад шинэ системийг нэвтрүүлснээр нийт 25 муж уг шууд олголтын тогтолцоог хэрэгжүүлж гисэн байна. Өмнө нь төрсний тэтгэмж авахын тулд гэрлэлтийн гэрчлэлгээ төрөх зөвшөөрөл зэрэг олон бичиг баримт цуглуулж ажил олгогчдоо өгөх шаардлагатай байсан юм. Харин ийхүү төрсний даатгалын шинэ шууд олголтын систем нь Хятадын эхчүүдийн амьдралд бодит өөрчлөлт авчирч төрсний дараах санхүүгийн дарамтыг эрс бууруулж байгаа талаар оршин суугчид хэлж байна. За энэ 7 хоногт Хятадын төрийн зөвлөлөөс эх оны хаврын баярын амралтын өдрүүдийг 2 дугаар сарын 15-наас 23-ны хүртэл буюу нийтдээ 9 өдөр байхаар тогтоосон байна. Энэхүү үеэр зорчих хөдөлгөөн түүхэнд байгаагүй өндөр түвшинд хүрэх төлөвтэй байгааг албаныхан хэлж байна. 2026 оны Хятадын хаврын баярын 9 хоногийн амралтын үеэр дотоод гадаадын урт аяллаа эрэлт огцом нэмэгдэх төлөвтэй байгаа талаар захин аяллаа гол платформуд мэдээлж байна. Хятадын төрийн зөвлөлд мэгмар гарагт 2026 оны албан ёсны амралтын хуваарийг нийтэлсэн бөгөөд эх жилийн хаврын баярын амралтын товыг 2 дугаар сарын 15-наас 23-ны хүртэл гэж зарласан байна. Энэхүү мэдээллийн дараа аяллаа сайтууд дээр 2026 оны хаврын баяр болон урт аялал гэсэн хайлтын тоо 2 дахин өссөн байгаа юм. Олон хүн богино хугацааны аяллаас илүү нэгдсэн дотоод болон гадаад маршрутын аялал эсвэл нэг бус нутагт төвлөрсөн урт хугацааны аялал төлөвлөж байгаа нь харагджээ. Одоогоор хамгийн их сонирхол татаж байгаа дотоод аяллаа чиглэлүүдэд Харбин, Ханчжоу, Сямян, Фужоу зэрэг хотууд багтаж байна. 2026 оны энэ нурт амралт нь аяллаа салбарын хувьд шинэ дээд амжилт тогтоохоор байна. Аяллаа тоо болон нийт хэрэглээний хэмжээ аль аль нь нэмэгдэхийн зэрэгцээ урт аялалд амгаалж байгаа нь орон нутгийн эдийн засагт онцгой хувь нэмэртэй байх юм. Тэр дундаа гадаад жуулчид Хятад руу ирэх, Хятадын жуулчид гадаад руу зорчих зах зээл аль аль нь мөн адил өсгөр байгаа нь орон нутгийн иргэдэд болон гадаад улс орнуудад эдийн засгийн бодит ашиг авчрах хүлээлттэй байна. Бид та бүхэн Хятад улсын улс төр нийгэм эдийн засаг технологийн салбарт болж байгаа онцлог үйл явдлуудаас таймлан мэдээлэлээ анхаарлаа хандуулсан явдал баярлалаа.